Монгол улс зах зээлийн нийгэмд шилжиж олон 10 үйлдвэр хаалга барих үед олон 10 мянган иргэн ажилгүйчүүдийн игнэнд бөөнөөр алба байгууллагаараа орж байсан. Ажилгүй иргэдийн тоо хамгийн өндөр гарсан он бол 1999 он. 1999 онд улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 80 мянгад хүрч барьжээ. Харин хамгийн бага ажилгүй иргэн тоологдсон он нь 2008 он байсан бөгөөд нийт 29 мянган иргэн ажилгүй байна гэсэн тоо мэдээ гарч байжээ. Тэгвэл 2013 оны 12 дугаар сард гарсан мэдээгээр бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 42800 болж өмнөх оны мөн үеийнхээс 7000 хүнээр өссөн гэх мэдээллийг гаргажээ. Нэгүгээр хэлбэл ажилгүй иргэдийн тоо бодит байдал дээр буурахгүй харин өсөх хандлагатай байна гэсэн үг юм. Энэ тоо өмнөөс өндөр гарч болох байлаа. За нийслэлийн хөтөлбөрийн газраас өнгөрсөн 2013 онд бүртгэлтэй ажилгүй иргэдэд ажлын байраар хангахын тулд олон талын арга хэмжээ зохион байгуулсны үр дүнд тодорхой тооны хүмүүсийг ажлын байраар хангаж чадсан байна. 2013 онд бол нийслэл хотын хэмжээгээр 25.4 мянган шинэ ажлын байр бий болсон юм. Уг нь бол төлөвлөгөө ёсоор бол 20 мянган ажлын байр шинээр бий болох ёстой байсан. Тэгэхээр манай дүүргийн хөдөлмөрийн хэлтсүүд маш идэвхтэй үр дүнтэй ажилласны дүнд бол 25.4 мянган шинэ ажлын байр бий болсон. Мөн түүнчлэн 22 мянган иргэнийг төр болон байнгын ажлын байранд зуучилсан. Тэрнээс гадна бол эзэнтэй Монгол хөтөлбөрийнхээ хүрээнд 36 мянган иргэнийг төр болон байнгын ажилд бол бас зуучилж ажилласан. Монгол улсын гол томоохон ихтэй сургуулиуд цаашлаад хувийн гэгдэх ихтэй сургуулийн 80 гаруй хувь нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ хэрээрээ нийслэлийн хөтөлбөрийн газарт оюутнуудыг ажлын байртай болгох шаардлага гарч байгаа юм а. За оюутнуудыг орлоготой байлгах, цагийн ажилтай байлгах тал дээр хэд хэдэн ажлыг өнгөрсөн онд зохион байгуулсан байна. Оюутны цагийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд хөтөлбөрийг нийслэлийн хөдөлмөрийн газар боловсруулад 2013 онд хэрэгжүүлж ажилласан. Энэ хөтөлбөрийн хүрээнд 16.5 мянган оюутан залуучуудыг цагийн ажилд зуучилж ажилуулсан байгаа. Нийслэлээс зохион байгуулсан оюутны цагийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд хөтөлбөрийг Монгол Улсын ерөнхий сайд ивэлдээ авч цаашлаад уламжлал болгон илүү өргөн хүрээнд зохион байгуулж байхаар болжээ. Дэшим дурдахад бүртгэлтэй ажилгүйчүүдийг боловсролын төвшингөөр нь ангилахад дөнгөж 1% нь боловсралгүй иргэд байгаа бол үлдсэн 99% нь бага боловсролтойгоос эхлээд магистр, докторын зэрэгтэй хүмүүс байна гэсэн тоо мэдээч гисэн гарсан байна. Мянган баяр лавсрын мэдээллээ.